Харилцагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжилж байна. Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд хоримтлалтай Монгол аянаараа дамжуулан 7 харилцагчтай байр бэлэглэж 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулж 2000 гаруй харилцагчаа урамшуулсан байна. Тэгвэл өнөөдөр хоримтлалтай Монгол 2025 урамшуулалт хөтөлбөрийн 4-р сарын азтай 50 харилцагч шагналаагаар давлаа. Худалдаа хөгжлийн банкны хуримтлалтай Монгол 2025 аян үргэлжилж 4-р сарын азтай 50 харилцагчийн шагналыг нь гартуулан өглөө. Түүнчлэн хялбар хуримтлалтай үйлчилгээнийхээ нэг төрөл болох хариултаа хадгалж зэсний хүүхдийн хадгаламж хэсэгт үрждэг сар урамшуулалт хөтөлбөрийг зарлаад байна. Хуримтлалтай Монгол хадгаламж 3 хүүхдийнхаа нэр дээр хадгаламж байн хуримтлуулдаг. Тэгээд ингээ 300 мянган төгрөгийн азтан болсондоо маш их баяртай байна. Тэгээд хуримтлалтай Монгол маань үргэлжилсээр л байна. Хэрв та хараахан азтан болж хэмжээг байгаа бол дараагийн саруудад хадгаламжаа нэмэгдүүлэн оролцсон азтан болох боломжтой шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Мөн бид хүүхдийн баярыг өгтөн хариултаа хадгаллын үйлчилгээнийхээ үрждэг сар хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон. Та 6 сарын 1-ний өдрийн хүртэл хугацаанд хүүхдийн хадгаламжиндаа хариултаа хадгаллын үйлчилгээгээрээ тодорхой мөнгө хоримтлуулснаар 25 мянга төгрөг хүрэх юм бол банкны зүгээс танд 25 мянган төгрөгийг хүүхдийн баярын бэлэг болгон өгөх юм аа. Хүүхдийн хадгаламжийн үрждэг сар урамшуулалт хөтөлбөр нь 2025 оны 5-р сарын 15-наас 6-р сарын 1-ний дуустал үргэлжилнэ. Иймд та бүхэн хараахан хадгаламжаа үүсгэж амжаагүй бол Худалдаа хөгжлийн банкны онлайн банкар болон Худалдаа хөгжлийн банкны өөртөө ойрхон салбарт хандан хуримтлалаа үүсгээрэй. Мөн Худалдаа хөгжлийн банкны харилцагч биш байсан ч тус банкны онлайн аппликейшнийг татаж аваад харилцагчаар бүртгүүлэн урамшуулалт хөтөлбөрт оролцох боломжтой юм а.